Сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжит яриагаараа хавтгай мазаалаа их говийг хамгаалах төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Говь Алтай аймгийн Цогц сумын уугуул баялагтайгаа ярилцах гад ирсэн байна. За ингээд өнөөдөр миний урилгыг хүлээж авсан баялагтай маш их баярлалаа. За тэгээд хоёулаа хамгийн эхний асуулт бол одоо танаа төрийн бус байгууллага хэдэн онд байгуулагдсан. За тэгээд танаа төрийн бус байгууллагын ер нь зорилго ер нь юу вэ гэж одоо яриагаа эхлэе. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг энэхүү ярилцлагандаа урьсанд талархлаа. За манай төрийн бус байгууллага нь 2024 оны 10 сард байгуулагдсан. Гол зорилго нь бол энэ наран систем бомбыг нээхэд хамаарал бүхий нөлөөллийн 5 сумын иргэдийн төлөөлөл оролцсон ийм нийгэмд үйлчлэг, гишүүдэд үйлчлэг. Гол зорилго нь их говь экосистемээ хамгаалан үлдээж нийгэм болоод нийт иргэдэд байгаль экологийн мэдээлэл түгээх тэм зорилготой байгуулагдсан. За тэгээд ер нь танаа төрийн бус байгууллага яагаад заавал одоо наран сэвстэй бомбын одоо ингээд энэний эсрэг байр суурьтай одоо ингээд явж байна. Энэ тал дээрээ бас тайлбар ярил. За яагаад наран систем бомбыг нээхийг эсэргүүцсэн энэ сумын иргэдийн төлөөлөл болоод эрдэмтэн судлаачид энгийн ард иргэдтэйгээ нийлээд ингээд үгүйсгээд байгаа юм бэ гэдэг нь бол нэгдүгээр энэ наран систем бомб гэдэг бол говийн их дархан цаазад газрын нийтдээ АБ 2 хамгаалтын бүсийн 5.3 сая талбай байгаа. Тэрний 4.6 сая ган хамгаалтын бүс байгаа. Захиргааны нэг говийн их дархан цаазад газар гэсэн. За энэ бүс нутгаар дамжуулаад нөгөө бүгд найрамдах Хятад улсын Гансу мужаас манай Говь Алтай аймгийн 9 булаг сумтай холбох 640 км засмал замыг Гансу мужийн хөрөнгөөр 100% үнэгүй барьж өгнө гэж байгаа. За тэгвэл мэдээж хэний ч үед бол бомбтой болох нь засмал замтай болох нь гэдэг ингээ хөгжлийн манлаад хүрхэн гэж бодно л доо. Тэгж байна. Гэхдээ нэгдүгээр үнэгүй юм зөвхөн юунд байдаг? Хавханд байдаг. 640 км замын өртөг хэдөө. Хэдэн жил энийг барих юм? Хаяанд байгаа хайрга дайрганд бэлэн байгаа усны нөөц хангаан босд гэхэд харцсангуй элбэг ийм дархны 200 км замыг манай бас хэдэн жил барьсан юм? 8 жил барьсан тий. Тэгэхээр Ээрэм тал говь дундуур гадны хөрөнгө оруулалтаар 100% хөрөнгөөр энэ 640 км тавигдах замд чинь нөгөө 1975 онд Монгол төр дархалсан 1991 онд ЮНЕСКОгийн шин мандлын үлгийн нутаг гэдэг бүртгэгдсэн хамгаалтын бүсий чинь 640 чинь 340 км нь яг энэ бүс нутгаар авах гэдэг. Зөв. Яг энэ бүс нутгаар. Би зураг үзүүлж авах уу? За тэгээ. За тэгээд болохоор энэ нөгөө нэг Говь Алтай төвөөс наран систем бомбд хүртэлх 640 км чи ингээд 300 км нь энэ говийн их дархан цаазд газрын 4.6 сая га талбай нэг чинь энэ бүс нутгаар 300 км нь явна гэж байгаа. За энэ 300 км-ийг болохоор одоо санаачлагч болоод зүтгүүлэгч нар нь энэ нөгөө говийн их дархан цаазд газрын юугаар биш бүс нутгаар биш хөлийн зурвсаар дамнуулж явна гэж байгаа. Тэгээд ингээ явхаар чинь Монгол улсын тусгаар улсын хөлийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал ч одоо яах юм? Нэг номер асуудал тийм байгаадтай 640 км. За нөгөө талаас манай Говь Алтай баруун бүс нутагт бомб байна. Яг Говь Алтайд хамааралтай. Хажууд зэрэгэлдээ Бургастан бомбдох. Бургастан бомбтоос Говь Алтай төвөөс Бургастан бомбд хүртэл 320 км явж.
Тэгэхээр энгийн логикоор бодохоор хинч хилийн зурус хил гарахад бүхэл бүтэн нөгөө энэ их говийг дархан цаад газараа золиослон байд асар их төлөөсөөр олдсон наран систем бомб төр ингэж гарах юм уу? Нэг бол тэрнээсээ 2 дахин километр бага Бургастан бомбтаар гарах юм уу гэдэг те энэ бол хувь хүний асуудал мөн а Бургастан бомбт бол наран систем бомбтыг анх нэгдэхээс илүүтэй одоо нэгдэхийг ярих байгаа боловч аль эрт нэгдсэн за тэгээд нөгөө талаасаа ингэж наран систем бомбтыг нэгдээд ирэх юм бол энэ нөгөө хятадын ясан G7 замаар холбогдно гэдэг G7 тэгвэл говьлтайчууд 640 км явна. Дээр нь нэмээд 100 км дахиад явж 740 км явж ид нөгөө G7-той холбогдох гэдэг. Гэтэл Бургастан бомбтоор болвол Бургастан бомбт хүртэл хэдөө 320 явлаа. Дээр нь Бургастан бомбтоос G7-гийн энэ зам хүртэл 155 км. Тэгэхээр 470 бац. Тийм ээ. 470 340 дээр 100-г нэмэхээр 740 мөн үү. За тэгээд энээсээ гансан мужтай холбогдлоо хамгийн цахын худалдааны төв хаана гай. Цаашаа бас явна шүү. Тэгэхээр эн чинь бүр 1000 гаруй километр явна. Ийм их хажуухан зэрэгэлтэй болцсон бомб байхад заавал яагаад наран систем бомб нээх гээд байгаа юм бэ гэдэг дээр бид нар болохгүй. Энэ их 300 км-ийн говийг дархан цаазт газрын энэ нэгжээр дайруулж дээр нь хилийн зурвасаар дамнуулж явна гэдэг болвол хинч энгийн логикоор бодсон энэний цаана далд санаа байна гэдэг нэсэл. Тэгээд үүнийг нотлох эрдэмтэн судлаачид олон нотлохыг бичээд байгаа юм. Тэгэхээр бурх хил бомб гэдэг бол тухайн бус нутгийн зайлшгүй эдийн засгийн бус нутаг гэхдээ хажууд нь байгаа Бургастан бомбтал хөгжүүлж гэж тийм ээ. Тийм. За иймэрхүү үндслээр бол энэ нөгөө нэг тархан газраа хамгаалж энийг дамжуулт 300 км үргэлжлэх нөгөө засмал замыг нь эсэргүүцчил эрдэмтэн судлаачид энгийн иргэдтэйгээ нийлээл манай төрийн бус байгууллага ингээд сүүлийн 8 сар явж байна да. Энэний төлөө. Сая одоо ингээд хоёулаа энэ юугаа ингээ ярихад говийн А бүс буюу ЮНЕСКОд бүртгэгдсэн шин мандлын бүс нутаг гэд бид нар ЮНЕСКОд бүртгүүлсэн юм байна. Тэгэд эн чинь өөрөө 600 хэдэн километрийн чинь баг 300 хэдэн энэ А бүсээр ингээд дайрч өнгөрч байгаа юм байна. Тэгэхээр энэ ЮНЕСКОд бүртгэлтэй ийм шин мандлын өлгийн нутаг та одоо ингээд ийм одоо юу гэдгийг ийм тээврийн зам тавина эн чинь өөрөө байгаль орчиндөө ямар одоо бас нөлөө үзүүлэх үгээд энэ талаас нь хоёулаа бас яриул тийм ээ. За би бол нөгөө нэг нарийн судлаач биш. Нөгөө шогмон дэд бүтцийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл гэдэг бол асар ихтэй. Тэрийг чинь явгаа. За тэр талыг бол нөгөө нарийн судлаачид ярина. Миний зүгээс зүгээр энгийн ярихад бол 640 км замын 300-ийн тэргээр дамжуулна гэх яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэд хэлсэн те. Энэ бүс нутаг чинь нөгөө дэлхийд хааж байхгүй хавтгай мазаалаа тэр тусмаа нөгөө зөвхөн манай энэ Алтай өвөрг говьд байгаа 50 гаруйхан тоотой мазаалаа ч байгаа байхгүй. Мазаалаа байгаа. Хоёрдугаар дэлхий дээр зөвхөн Монгол хятадд байдаг 1000 гаруйхан тоотой хавтгай тэмээ байдаг. Хавтгай тэмээ гэдэг болвол өөрөө нэг ингээд дуу чимээ авахд үргээд нэг үргэсэнд ороо 50 км туйлдаг гэж байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг ингээ ихэн туйлаа явдаг тэрнээсээ нөгөө нэг төрсөн ботго хаяад явчих юм шиг. Тэгээ тэр говьцолнод гэж ямар ах вэ те. Тим ийм имзэг сорхог байдаг байхгүй юу? Тэдний сүүлчийн сууршмал амьд орогдох хорогдох газар нутаг болвол Алтай өвөргөө. Өөр хаант байхгүй. Тийм ч учраас энэ нөхцөл байдлыг үндэслээд бид биш дэлхийн
Тэр ЮНЕСКО гэдэг байгууллага чинь авсан. Энэ ямар зорилготой юм бэ? Ирээдүй хойч одоо ингээ бид одоогийн байгаа хүн төрөлхтөн бид нар чинь энэ хязгааргүй хугацааны зүгээр нэгэн өчүүхэн төдий хэрчим хугацаа шүү дээ. Биднээс өмнөх үе өвөгдөөд яаж амьдарч бид нарт энэ нутгийг өвлүүлж энээс цааш Монгол төр, Монгол орчхуй, Монгол байгаль, Монгол хүн, Монголын энэ онцлог шин чанар хэдэн жил үргэлжлэхэд таамаглах аргагүй. Тэгэхээр өнөөгийн ийм өчүүхэн сэтгэлгээсээ бодоод энэ ихэн нөгөө нэг суурьшмал ингээд нөгөө нэг хорогдмол газар нутганд болсон энэ дэлхийн товарцсан ан амьтнаа хамгаалъя л гэд зүтгээд байгаа. Энийг маань нэг талаасаа нөгөө бомб нэгдийг дэмжиж байгаа, зүтгүүлж байгаа, улаарж байгаа тал маань амтын яриад та нар хүний хөгжил яриад байгаа юм. Гэхдээ энэ чи одоо дэлхий дээр би ч өмнөх ингээд ярилцлагуудаа яахад биологч ургамал судлаач хүмүүстэй ярьж байхад ерөөсөө дэлхий дээр ганцхан хүн гэж бид нэр өөрсдийгөө бодож болохгүй. Биднээс гадна бол одоо ан амьтан, жигүүртэн шувуу, шавж горхон, ургамал ногоо гэд бид нар бол ингээд энэ байгалийн экосистемдээ бүрдэж явдаг юмаа гэдгийг ер нь ингээд ярьдаг байхгүй. Тэгэхээр яг үнэ тэр дан ганц хүн гэж ярьж болохгүй л дээ тийм ээ. Тийм. Нэг Мойсин Самьяа гэсэн лекцэс би нэг зүйлийг айгүй миний зүрхэнд ингээд хүн туссан. Хүний төлөө хүнээс хүн өөрөө байгаль их дэлхийгээ хамгаалах хэрэгтэй. Тэр энэ цэнхэр нүдэн гарагч ганцхан ингээд хүн төрлөختөн заяагдаагүй тэн дээр байгаль их дэлхий гэдэг чинь өөрөө ан амьтан ургамал эс бүхэн тэрний оршихуй нэг үндэс. Хүн өөрөө хич төрөмгийн хандаж байгальтайгаа хит ихэн харгас хандаж ингэж ухааны хүчээр ингэж байгаа л да гэж байгаа гэд боддог. Ингэж хандах тусам эргээд байгаль их дэлхий биднээс хэрхэн хариу авах уу гэдэг юм уу те. Энэ нэг байгалийн их гам шиг дороотл гэдэг чинь бол эргээд ийм л учраас бид нөгөө энийг жижигхэн нэг 4.6 сая га талбайгаа нэг хамгаална үлдчихье. Хөгжил хэрэгтэй юу хэрэгтэй. Тэр бомб болоод зам тээврийн юм энэ говьлтаачуудын хөгжлийн цаад болоод байвал хажуу зэрэгэлдээ байгаа 320 км явах Бургастан бомбтол нэг. Тэр чин тэртээ тэргөө цаашаа яваад Шинжаа угрын өөртөө засах орон эднэртэй явчихна. Яг үнэ шинээр нээж ингэж одоо байгаль дэлхий тэр дэлхийд данстай ховор амьтдынхаа өлгийн нутгийг битгий сүйтгэсэй л гэж одоо хүссэн эцсийн хүсэл тэр шүү дээ ер нь. Яг үнэ. Яг энэ хугацаанд нэгэн судлаач энгийн иргэдээр ганцын хүсэл. Боломж зөндөө байна. Боломж зөндөө байна. Энэхэн жижигхэн нэг ховор ан амьтан ургамлынхаа нөгөө нэг экосистемийг л үлдүүлчих. Магадгүй энэ өөрөө хідэн бид нар энэ цагийн хугацаа юу энийг онгон тагшнаар нь хамгаалаад үлдчих юм бол бид нар эргээд дэлхийн хүн төрлөختөнд манай их говьд яг байгаль их дэлхийн анх үүсгэхдээ ийм системээр байсан юм аа. Ийм ховор амьтан ургамал байна. Яагаад тэнд амьтан байгаад байгаа юм бэ гэвэл тэдний чинь нөгөө нэг бас нөгөө үндсэн тижэл ургамал нь бас байгаа үстэй. Ургамал судлаач хүний. Тийм үстэй. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ нөгөө шугамн дид бүцэд гэдэг чинь өөрөө ингээд нөгөө нэг асар их орчны дороотл үүсээд нөгөө нэг хогийн ургамал ингээд юунууд бий болгодог учраас тий одоо юу яана л да одоо тэр мазаала хавтгаа идэж шижээл чи яг тэндэл байгаа. Одоо ингээд ер нь одоо ингээд юунаас харж байхад би одоо ургамал судалдаг ийм судлаач эрдэмтэн хүний ингээд харж байхад за Монгол улс бол уур уурхаагаа дэвшгэлж хөгжилгүй л яах вэ? Энэ бол ойлгомжтой. Гэхдээ уул уурхаа гэдгээ бид нэр аль бүс нутагтаа яаж өгөө гэдгээ бүр ингээд нарийн бодож хийхгүй бол хаа дуртай газараа ингээд сийчээд сэглээд яваад байвал биднэрт ерөөсөө нөгөө бид нар чинь тэгж ярьдаг штэ. Манай Монгол бол одоо ерөөсөө онгон дагчнараа
Одоо зөөлчд ирээд ингээ харахад одоо ингээд маш сайхан нутгаа. Одоо бүр сая сүүлд нөгөө нэг Марс гарагтай төстэй гэл ингээл төсөл хэрэгжүүлнээр ингээл явж байгаа шүү дээ тийм ээ. Энд чинь ерөөсөө манай улсын тэр онгон дагшин байгальтай холбоотой ийм юмнууд хэрэгжих гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгтэл ингээд энэ зарим нэг ийм дутуу дулмаг бодлогоосоо болоод яг энэ одоо яг энэ наран сэвстэй бомб дээр ярих юм бол ЮНЕСКОгийн одоо шим мандлын үлгийгээд орцсон юун дээрээ одоо энэ чинь баг хорлонтой юм шиг юм хийх гээд байгаа юм шиг надад санагдаж байна л да тийм ээ. Тийм ээ. Энэ наран систем бомбыг анх удаа нээж ингэ яах гэж засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон юм биш. 92-оос 93 онд энэ бомбыг нээгэл нөгөө худалдааны төв нөгөө нээлттэй зах зээл гээл босод бүх оронд нээлттэйгээд энэ наран систем бомбыг 92-оос 93 онд нээж үтсэн юм аа. Тэгсэн чинь тэнд байдаг нэг говийн хамгийн нөгөө нэг цөөнхөнд бүрд болгоо шар усны баян бүрд гээд тэр нөгөө нэг хуурайн амтны гол ундаамал усны нөөц тэв үсий чинь хүмүүсэд асар их бохирдуулаад тэгээд туртаа газараараа заммаар яваал тэр нэг говийн бүс нутгийн чинь нөгөө нэг нийт нөгөө тоошороо зам тээврээр яваал дороотолд оруулаад тэгээд за энэ наран систем бомбд чинь үнэхээр болохгүй юм байна гэд алдаад үдцэн, суралцаад үдцэн, нээгэж үдцэн. Тэгээд энийг хаасан. Баг бүрэлдэхүүн яваад тэр баг бүрэлдэхүүний дүгнэлт болвол ер нь наран систем бомбд нээх юм бол энэ говийн их дархан цаазт газрын экосистем бол бүрэн сүрэл болоод дороотолд орох юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Энийг анх нээгч байгаа юм биш. Дээр нь энэ дээр чи нөгөө нэг энэ бүс нутагт чинь ховор зүйлийн зөвхөн тэр говийн бүс нутагтаа ургадаг 12 зүйлийн ховор ургамлага. За дээр нь Монголын нөгөө нийт заган ойн 30% нь тэр бүс нутагт. Тэгэхээр заган ой гэдэг чинь элсний нүүдэл энэ их шорон шуургыг чинь хаах говь нутгийн хамгийн том хөрсөнд нь тохирсон нөгөө бутлаг ургамал үсттэй тий. Тэгээд тэр үед болохоор нөгөө машин тэргүүд чинь буцахтаа дээр нь нөгөө заг ачаад одоо тэр их нөгөө дөрвөн удаа нээгдэхэд ясна зам мөр бэж л байгаа. Тийм л учраас энийг эсэргүүцээд байгаа ертөнцийн суглаач. За одоо энэ нөгөө нэг 33 мянган хүний гарын үсэг цуглаад энийг их хуралд өргөн барьсан гэд нэг юу байгаа шүү дээ тийм ээ. Энэ талаараа жоохон дэлгэрүүлээд яриул. Ди парламент дээр нөгөө улсын хурал дээр ажлын хэсэг байгуулах юм дээр анхны шалгуур буюу 33 мянган иргэн гарын үсэг зураад тэн дээр үндэслээд ажлын хэсэг төсвийн байгуулалтын байнгын хорон дээр 5 гишүүнтэй байгуулагдсан. Энэ 33 мянган гарын үсэг яагаад ингэж байгуулагдж байгааг бол монголчууд бид эртнээс байгаль их дэлхийн шүтэн барилдлагатай их дэлхийн энэ онгон дагшин байгаль бол монгол хүн монгол мал аж ахуйн салшгүй нэгэн хэсэг. Тийм учраас зөвхөн энэ нөлөөлийн 5 бүс биш нөгөө нийт монголчууд даяар ухаард энийг хугацаа дуусгаас нь өмнө нээсэн том амжилт. Энэ нь өөрөө монголчууд өөрөө байгаль их дэлхийгээ хамгаалж нэгдэж нийлж төрд дуу хоолойгоо хүргэсэн хамгийн том нөгөө илэрхийлэл болж байгаа. Илэрхийлэл болж байгаа. За энэний үр дүнд бол 5 ажлын нэр бүхий гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсэг маань анх байгуулагдсны дараах нь яг нөгөө энийг анхлан зохион байгуулад нөгөө энэ буруу зүйл гэдгийг хэлсэн эрдэмтэн судлаачтай уулзсан. Тэр үедээ болвол эхлээд Улаанбаатар хотод байгаа нөлөөлийн 5 сумын иргэдтэй уулзсан гэсэн уулзаагүй ингээд ясаар байтал нөгөө хуулийн хугацаа 90 хоног дууссан. Энэ эрдэмтнэмээр гээд энгийн ард иргэдийнхаа үгийг сонсооч. Төр болвол яах ёстой юм бэ ортон цагт альва шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа өөрсдийг нь сонгоод төрийг түшээд явуулсан ард иргэдийнхаа сэтгэл санаа үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах ёстой. Яг үнэ.
Гэтэл энэ наран систем бомбыг сэргээж нээх гэсэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 24-өөс 28 оны 3-2-1 билүү. Тэр заалтыг дараа харж байгаа. Энэ заалтыг л оруулсан байсан. Энийг л асуулахын төлөө ингээл хэдэн сараар ингийн иргэд Эрдэмтэн судлаацсан гэдэг. За одоо ингээд энэ наран систем бомбт ингээд хэрвээ нээгчлээ гэж бодъё. Яг ямар ашигтай юм бэ? За энийг бол байгаль орчны хувьд бол үр ашиггүй гэдгийг хангалттай нотлохоо гэд Эрдэмтэн судлаачд хэлээд байгаа юм. За эдийн засгийн хувьд ашигтай юм уу гэдэг асуулт байна тий. Эдийн засгийн төсвийн орлогын 90 орчим хувийг нь татврын орлогоор бүрдүүлж байна. Энэ татврын орлогыг чинь дийлэнх олох нь уул уурхайн энэ голлох бүтээгдэхүүний экспортоос орж байгаа орлого байна. За тэгээд ингээд энэ өнгөрсөн энэ хугацаанд Монгол улс бомбд нийлээ. Баялгаа зөөлөө. Хөгжсөн үү? Хөгжөөгүй. За тэгвэл энэний хэмжих эдийн засгийн ухаанд нэг Жени коэффициент гэж байдаг л да. Энэ бол нөгөө хэрэглээний болоод орлогын баялагын тэгш хуваарлтыг үзүүлдэг коэффициент. За Жени коэффициент 0 руу тэмүүлэх тусмаа болвол энэ нөгөө нэг зөв зохистой нийт ард иргэдэд нөгөө нийт баялагын хуваарлалт тэгш явж байна. Эдийн засаг өөрөө хүртээмжтэй өсөлт явж байна гэж ярьдаг. Гэтэл манай улсын хувьд бол ер нь Жени коэффициент жишээ нь 2010-аас 22 он гэхэд 0.33-аас 0.31 байна. Энэ өөрөө ерөөсөө энэ нөгөө нэг гол тэгш хуваарлалт, баялагын тэгш хуваарлалт өөрөө үнэн зөв явж гинүү гэдгийг илтгэх нэг л коэффициент. Дээр нь монголчуудын ядуурлын түвшин тий 3.1 нь ядуу. 90 оноос хойш энэ өөрчлөгдсөн юм. За тэгвэл энэ байгалийн баялаг бомбын хөгжил өөрөө энгийн ард иргэдэд хүртээмжтэй өгөөжтэй ийм төрлийн бодлого болоод эдийн засгийн бодлого биш байгаа. Гэтэл байгалийн баялаг гэдэг бол хизээч эргээд нөхөн төлждгүү бид энэ байгалийн баялагаас сая өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ухлаа. Ирээдүйд хэдэн жилийн хугацаанд ухах юм. Энэний дараа Монгол улсын хөгжлийн хэмжүүр юу байх? Бидний хөгжлийн цэг юун дээр байх? Бодох хэрэгтэй тийм. Бидний үр хойч энэ их нутаг, их хорондоо амар хамгаална, оршихол гол зорилго үстэй тийм. Миний урилгыг хүлээж авч өнөөдрийн энэ сайхан халуун дотн яриа өрнүүлсэн баялагтаа маш их баярлалаа. За тэгээд энэ өөрийн чин цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээд энэ их нутгаан гэсэн энэ байгаль орчноо хамгаалъя гэсэн энэ их одоо чин их ирмэлзэлт ч одоо амжилт хүсье. За баярлалаа. Монгол хүн гэдэг болоод өөрөө байгаль эхтлэгийн шүтэн барилгатай асар их агуу түүхтэй онцлог ард түмэн. Тэгэхээр цаашид их нутаг, их орон минь инх амгалан байгаасай, эд эс бүхэн амар амгалан оршихгүй байгаасай. Тэгээд Эрдэмтэн судлаачтайгаа нийлээд энэ нөгөө зүтгэсэн зүтгэл минь зөв зүйлийг зөв хийхийн үлгэрлэл болоод энэ 33 мянган гарын үсгийг цуглуул чадна бол бидний хамгийн том амжилт. Тэгээ энэ монголчуудын энэ сайхан сэтгэлийн их нэгдлийг харгалзан үзэж түүх язгуур өндөр төр минь үнэн зөв шийдвэр гаргаасай гэдэг иргэн хүний үгээс хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.